Уурхангай аймгийг бүгд найрамдах Монгол Ард улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн тэг 5 дугаар тогтоолоор тухайн үеийн цэцэрлэг Мандал уулын аймгийн гол хошуудаас одоогийн Уурхангай, Баян-Хонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түн голын цагаан эрх төвлөрүүлж нэг том аймаг болон анх байгуулагдсан түүхтэй. 1934 онд аймгийн төвийг одоогийн Арвайхэр хотод төвлөрүүлж 1942 оноос одоогийн Баян-Хонгор аймгийн зарим сумдыг Архангай, Завхан аймагуудад шилжүүлэн Архангай аймгаас одоогийн Уурхангай аймгийн Хар хорин, Хүжирт, Батөлзий, Бүрд, Баян өндөр, Төв аймгийн Эрдэнэсанд сумдыг нэгтгэн шинжилэн зохион байгуулжээ. Уурхангай аймгийн ард түмэн анх байгуулагдсан цагаас ардын төрөө дэмжин хүрээлж аймаг сумаа байгуулан бэхжүүлж хөгжүүлэхэд сэтгэл зоригоо нэгтгэн зүтгэсний үр дүнд орон нутгийн захиргаад болон богино хугацаанд цэгцрэн сургууль, хүн мал, эмнэлэг, хоршоо худалдаа, артел хоршоолууд анхлан байгуулагдаж төрийн бодлого шийдвэрийг амжилттай хэрэгжүүлсэн юм а. Аймаг нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн хинэгжийн хувьд 19 сум, 106 багтай, 32 мянга гаруй өрх, 112 мянга гаруй хүн амтай. Аймгийн төв Арвайхэр хотод 7 мянга гаруй айл өрх, 27 мянган хүн оршин суудаг юм. Өдгөө зах зээлийн нөхцөлд хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлж, орон нутгийн хөгжил дэвшилт, хувийн хвшлийн оролцоо дээний хувийг эзэлж, бүтээн байгуулалт, бизнесийн сар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Бос хүй сайхан байгаль, бөн мөнх дурсагдах уламжлалт ёс заншлаас сэргээн хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, айл хотол ахан дүүсээрээ ажлын байр бий болгож, амьдрал ахуйгаа дивжээж их бүтээн байгуулалтын ажилд Уурхангайчууд чамдан ажиллаж байна. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган км², хойноос урагшаа 385 км, зүүнээс баруун хэл хүртэл 310 км. Улсын нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайд оршино. Нутгийн хойд хэсэгт Хангай нурууны, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уустай. Аймгийн нийт нутгийн 23.1% нь Хангай, 28.2% нь Талхээрийн, 48.8% нь говийн бүсэд оршино. Орхны хөндийн түүх, соёлын дурсад газрууд, үзэсгэлэнт орхны Улаан цутгалан, Хүйсийн Майман нуур, Нутгийн сахиус Тэнгэр болсон баруун зүүн хайрхан, Дөлгөөн, Батхаан, Хан хөгшин, зүүн богд Ханбаян, Хангайн овоо, Авцэг, Хонгор хайрхан зэрэг хэмэр түшсэн уул нурууд, хишиг буянтай Аршаан ус, Оймод, Эрдэнэт зүрэг багшилсан 3 бүсийн тэгш сайхан нутаг. Эртний түүхт Хар хорон, Монголын төвцөг өндөргийн зан озрыг хаан ширээнд залж дайхийг үргэлсэн ширээ цагаан нуур, Номын бясалгалт газар Төвхөнхий зэрэг нутгийн гоо үзэсгэлэнт байгаад олонтой билээ. Аймгийн төвөөс баруун тийш орших Баян толгойд байгуулсан Монгол түмний морин их шүтэн цогцлбор ормон бахархан шүтдэг юм а. Аймгаа хөгжүүлэх бодлогын төвд хүний хөгжлийг тавьж, хөгжлийн их сурвалж болсон хүн ардаа хөгжүүлэх, боловсрол гай болгох, нутгийн боловсон хүчин бэлтгэх, аймгийн эдийн засгийн чадварыг дээшлүүлэх, бие даан хөгжих суурь нөхцөлөө бүрдүүлэх, хууль ёсоор дээдлэн сахих, сахилга, дэг журмыг хангах зэрэг олон зорилтуудыг дистарата хэрэгжүүлсний үр дүнд ардчилсан нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжиж, орон нутагта өөрчлөлт шинжилтийг амжилттай хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд аймгийн хүн ам тогтвортой өсч дундаж наслалд 67 гаруй хувьтай байна. Ерөнхий боловсролын 30 сургуулийн 757 бүлэгт 23 мянган хүүхэд суралцж, 31 цэцэрлэгийн 112 бүлэгт 3 мянган гаруй хүүхэд хүмүүжин суралцдаг. Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн аймаг дахь технологийн сургууль, Өмнө говь, Дунд говь, Баян-Хонгор, Завхан, Говьолтай, Уурхангай аймгийн 440 гаруй оюутнууд 6 мэргэжлэр. Тус сургуулийн дэргэдэх мэргэжил сургалт үйлдвэрийн төвд 16 мэргэжлэр 1400 сурагчид суралцсан. Аймгийн хэмжээнд бүсийн оншилгоо эмчилгээний төв 1, сум дундын эмнэлэг 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сумын эмнэлэг 16, өрхийн эмнэлэг 6, хувийн хвшлийн ортой эмнэлэг 4 тус үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвөнд 6 аймаг 76 сумын хүн амд үйлчилж байна. Дээрх салбаруудад олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд үе шатаагаар амжилттай хэрэгжин, ажиллагчдын мэдлэг ур чадварыг сайжруулах, материалын баазыг бэхжүүлэх, барилга байгууламж шинээр барих, засварлах, байгууллагын чадварыг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн хэрэгцээнд нийцсэн олон ажлууд хийгдэж байна.
Аймгийн хэмжээнд жил дунджаар 100 гаруй тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, нийт хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 10 жилээр авч үзэхэд 153-аас 1081 мянган төгрөгт хүртэл өслөө. Аймгийн хөгжилд хувийн хвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, сүүлийн 2 жилд улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 22 тэрбум төгрөг, төсөл хөтөлбөр, хувийн хвшлийн хөрөнгө оруулалт 8 гаруй тэрбум төгрөг хүрч, их бүтээн байгуулалтын ажлууд нь иргэдийн орон нутгтаа тав тогтоо ажиллах, амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа болно. Энэхүү аймгийн эрхэм зорилго алсын хараа зэрэг аймгийн урт хугацааны хүрэх үр дүнгийн илэрхийлэлүүд амжилттай хэрэгжиж байгаа болно. Жилд дунджаар аймгийн төсөв 4.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, орон нутгийн татварын бааз суурь нэмэгдэн, татварын төлөвлөгөөг жилээс жилд давуулан биелүүлж, бизнес эдийн засгийн татвар орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Нийт санхүүжилтийн 20 шахан хувийг орон нутгийн төсвийн орлогоос бүрдүүлж байгаа болно. Уурангай аймаг нь хүнс хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй зөнхөлсөн аймаг үлээ. Улстай олон малтай аймгийн хувьд улсын мал, мах, ноос, ноолуур, түүхийд бэлтгэл, цэцгийн тус, гэрийн мод тавилгын үйлдвэрлэлээр тэргүүлдэг. Түүх 80 жилийн хугацаанд хүнс хөдөө аж ахуйн салбараас олон зуун авраг малчид хөдөлмөрийн баатар гавьяатнууд төрөн гарсан юм. 2010 оны жилийн эцэст 2012 мянган толгой мал тоолуулж, өөрийн дотоодын хэрэгцээд махаа бүрэн хангаж, зах зээлд жил дунджаар 8-аас 11 мянган тонн мах нийлүүлдэг. Усадгаатай газар тариалан сэргэн хөгжүүлэх зорилт тавин ажилласнаар 2010 онд 1054 тонн үр тариа, 2657.4 тонн төмс, 1540 тонн хүнсийн ногоо хураан авч, орон нутгийн хэрэгцээнийхээ 19.1-ээс 47%-ийг хангаж байна. Хөдөө аж ахуйн түүхийд байгалийн нөөцөөлөлт түшгэлсэн хүнсний жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, усадгаатай газар тариалан төлхөө эрхлэх замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж байна.